Өглөөний хөтөлбөрийн зочидтойгоо халуун яриа өрнүүлэх тэр дундаа ээжийн тухай аюулгүй сайхан яриануудыг өрнүүлэхэд бэлэн болсон байна. Манай өглөөний зочноор Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч Чагнаад Орж, за мөн Улаанбаатар театрын гоцлол дуучин Оюун Цэцэг нар хүрэлцэн ирсэн байгаа. За тэгэхээр өглөө бас эртлэн үзэгчдтэйгээ уулзахаар манай нэвтрүүлгийг зарим ирсэн та хоёртоо баярлалаа. За бидний өнөөдрийн ярилцах сэдв бол мэдээж ээж гэдэг агуу сэдв байгаа. Ээжтэй захидал бичээрээ тэр дундаа энэ сэдвээр хөдөлөө ярилцсан. Ер нь ээжтэй захидал бичижсэн үү манай Чагнаад Орж яруу найрагчийн хувьд? За та бүхний өглөөний мэнд төргий. Ээжтэй бол захидал бичиж байгаагүй. Ээжтэй шүлгүүд бичижсэн. Нэр нь шүлгийн ном, ээжгээ шүлгийн ном гаргасан 200-аад шүлгийн ном. Ер нь би бичих тийм сонирхолтой. Одоо хүмүүс чинь орчин үед чинь нөгөө видео кол дээр тийм ээ. Мессеж хичээл гэдэг. Би бол энэ бичгийн хэлбэрх дуртай, бичгэл дуртай тийм. Тэгээд ээжтэй захидлын оронд шүлгүүд бичдэг дээ. Оюун Цэцэг дуучны маань хувьд бас ээжтэй захидал бичижсэн түүх байна уу эргээд санахад? Захидал бичижсэн түүх юм байхгүй шүү. Одоо тэг сүүлийн үед ер нь тэгэл нөө захимжсан болохоор тэгээ бараг байн гоцсаар ярьж видео колоор холбогдоод ер нь захиа бичиж байгаагүй юм байна. Тэгэхээр ээжтэй зориулсан одоо яруу найрагч маань шүлгүүдээрээ би одоо захидлаа илэрхийлждэг гэдэг шиг бас дуу уран бүтээл дээрээ бас ээжтэй бас сэтгэлээ илэрхийлждэг баг. Уран бүтээлч хүмүүсийн бас давуу тал энэ байгаа гэдэг гэж бодож байна. Хэр олон ээжийн тухай уран бүтээл бүтээв? За миний энэ хоёр дахь уран бүтээл өмнө зүүдэнд болсон ээж гэдээ бас одоо хөгжмийн зохиолч Ариун Баатрын аялгаугаар зүүдэнд болсон ээж гэдэг нэг сайхан уран бүтээл байдаг. Энэний араас одоо сая ардын жүжигчин их тавихын аялгау Чагнаад Орж нарийн хэрэгжээ маань шүлгээр бүтсэн ээж эмхийн уран бүтээлэг хоёр дахь уран бүтээл болж байна да. Ээжийнхаа тухай гайхалтай сайхан ээжийн тухай дуунууд олон байдаг. Гисэн хэдий ч шинэ уран бүтээлүүд гарах тусмал шинэ юм сэтгэгдэл төрж шинэ дуу сонсох тусам ээжийн тухай нэг сайхан уярал төрдөг юм одоо шавагдшгүй сэдв гэх юм уу да тий. Чагнаад Орж яруу найрагчийн маань хувьд ер нь ээжтэй хэр зэрэг ирэх байна. Та ээжийнхээ тухай бас яг энэ цаг үечид бас дурцууд одоо дурдвал яриул. Ер нь эрхэлдэ хүн болгол эрхэлж өссөн. Тэгээ би ч одоо ээжтэй багасаа их аргалт хүчсэн. Тэгээ ер нь хүн болгон ээжтэй хайртай айж байгаа дурсдаг байх тийм ээ. Би бол нөгөө хүмүүнлэн адилхан дурсдаг ч гэсэн нөгөө цуг их аргалт хүчсэн болохоор тэгээд их санаанд тэр их тодгон байгаа гэдэг. Тэгээл тэр бага насны тэр хөдөө явж байсан хээрээр цуг авж байсан тэр аргалт хүчж байсан юм дурс санахад л ингээл шүлэг өчөл тэрэгээрэл ингээл дамжуулаад одоо загтал юм да тийм ээ. Ингээл бичээл ингээл явдаг. Одоо тэгэл тастаа соо сайхан ураа би тэгэл зөвлөж. Манайд Оюун Цэцэг дуучны маань хувьд бас ээжийнхээ тухай бас дурсаач тий. Ээж нь ямар шуухан хүн байна, ямар сайхан ээж хаана одоо сууж ийн. За манай ээжийг сайн баяр гэдэг Энтэн аймгийн одоо Баяутг сумын хүн байгаа. Энтэн аймагт одоо амьдран сууж байгаа. Тэгээд ээжтэй ер нь бол ирэх би айлын баг хүүхэд 8 хүүхэдтэй айлын хамгийн бага нөхгүй. Тэгээд мэдээж ирэх ээжтэй эрхлэн одоо ер нь бол бүр ингээд нэг илүү л эрхлүүлээд байгаа юм шиг санагдаад тийм ингээд сайхан уран бүтээлч болоод ээж хаа нэр аав ээж хаа нэрийг дурсгаад ингээд уран бүтээл хийгээ явах тусам илүү хайрлаад илүү ингээд охиноороо барахж байгаа хта ийм гоё юм хийгээд ээжигээ баярлуулчих юмсан гэж их бодож тэгээд явдаг. Да ээжигээ бас эрхлүүлж хийсэн өөрөө тий. Өөрөө бас эрхлээд. Бүсгүүчүүд бидний хувьд чинь нөгөө ээжигээ эрхлүүлж хийсэн гэснээс өөрөө ээж болоод ээж хүний тэр зовлон жаргал уярал ухаарал юмыг амсаад ирэхээр нэг үрэн одоо амлуулад тий хөхүүлээд ирэхээр ээжигээ илүү сайн ойлгож илүү хайрладаг юм шиг санагдаад байгаа. Таны хувьд энэтэй санал нийлж байна уу? Тэгэлгүй ахаа. Тэгээ санал хэлнэ. Надад миний хувьд яг ээжигээ нэг удаа их гоё баярлууллаа гэж би бодож исэн. Одоо энэ мэргэжлийн урлагийн байгууллагуудын одоо нэг дуучтай хувьд нэг 5 жил нэг болдог хүчтэй хурлалгаа дуурийн дүр шилрэх хуралдаан болдог. Тэрэнд би одоо хамгийн сүүлийн уралдаан Данслагийн дүрээр дэд байр эзэлж исэн. Тэгээ манай ээж ирдэг гэсэн байхгүй. Би энэ хүчтэй хурлалгаа дуурийг ингээд үзхийнсэн гэж аюух мөрөөддөг гэдээ надад хэлчихсэн. Тэгээд яг тэр уралдаанд орохдоо энийг ээждээ үзүүлэх юмсан би үзүүлэхдээ бас тэрнийх нь гол үрдэн тоглоод ингээд үзүүлчих юмсан гэд тэр би мөрөөдлөө биелүүлээд бас
тэр дуурт ингээд тоглоод байр эзлээд ингээд орсон маань ээжигээ нэг том ялаал гэжтэй баярлууштэй гэж боддөг юм би. Ээж нь тэгээд илэрхийлсэн нь ээж нөхөндөө баярлаа ч гэдэг юм уу? Ээж нь юм сайхан одоо өрөөдлөө биелүүллээ гэдэг байдлыг ямар реакшн гаргаж үзүүлж байна? Яг тэр торгоо акшныг эргээд дурсвал яг санахгүй байна. Ямар ч маш их баярлсан. Дараа надад амар гоё тийм дээл хийж өгсөн. Монгол дээл хийж өгсөн. Тэгээд дайсан нэрээ өмсөрөө гэд гоё дээл хийж өгч одоо баярлсан стилээ илэрхийлж исэн. Өмнөх яриагаа үргэлжлүүлэхэд одоо өөрөө бас ээж болсон байгаа тий. Тэгэхээр чин ээж гэдэг хүн ээжигээ ээж болоод илүү сайн ойлгож ийн гэдэг. Дахиад энэ ээж гэдэг энэ том алдрыг хүртээд хүүхдүүдээсээ бас ээжигээ баярлуулах юмсан гэсэн тэр гоё сэтгэлийг мэдрэх бас ямар мэдрэмж вэ? Одоохондоо яг тэгж яагагүй. Хүүхдэн жоохон байгаа болохоор. За, яруу найрагчийн маань хувьд олон сайхан ээжийн тухай шүлэгтэй. Ялангуяа сахил хүртсэн лам эрхээ таславч таагаагүй. Тахил өргөсөн зайрын тэнгэргээ цуулавч тайлаагүй. Сар нарны зурхаач жилээр хөөгöd олоогүй. Сав шимийн ертөнц одоор тоолоод олоогүй. Ойлгоогүй. Залуу насных нь үзэлэн зовлон булаад чадаагүй. Заяа намтрыг жаргал төөрүүлж дөнгөөгүй. Нулимс инээд хоёрыг нь амьдрал булаад чадаагүй. Нууцхан нэгэн ертөнцийг ээж гэдэг юм аа гэж бичсэн шүлгэнд нь монголчууд одоо тэр аяараа дуртай мэддэг юм байна шүү. Тэглүү яах вэ? Гайхалтай энэ сайхан шүлгийг одоо монголчууд тэр аяараа дуртай болчихж за би төдийгүй ерөн хүмүүс их унших дуртай ийм гайхалтай шүлэг. Яаж ингэж одоо яруу найрагчид тэр дундаа эрэхтэй яруу найрагчид ээжийг ойлгож ингэж мэдэрч ингэж торгон гаргаж ирж чаддгийм болоо гэдэг ийм гайхшрал байдаг л да. Тэгэхээр яг энэ шүлэгний тухай ер нь ээжийн тухай шүлэг яаж төрдөг тухай. Тэгээд нэг биш нэг бүхэл бүтэн ном гарсан байна шүү дээ тий. Ер нь хүмүүс ээж бол бурхан гэдэг яг үнэн үг юм байна лээ. Ерөөс ээж гэж тэгээд сонсоход л бурхан гэл бол орж иж байгаа байхгүй юу? Тэгэл тэр хүн болгоны дайдал тэгэл ээжигээ дурсах санах тийм ээ. Тэр дурсамж гэж хөөх энэ тэр юм тохиолдол гарна шүү дээ. Тэгэхэд л ээжигээ бодоход юм бичдэг болохоор тэр сөлгөөрөө ирэхгүй л ээжийг л буулгах тийм юм ингээл гараад ирж байгаа. Тийм. Тэгэл тэр ээж одоо миний ээж одоо ямар ч хүү юм дээ гэл одоо бурхан шиг ч юм уу тийм ээ. Бурханаас илүү ч юм уу гэж бодоол. Тэгэл тийм үнийг тэр одоо 6-аад ойлгоо. Ерөөсөй ойлгохдохгүй. Тэгэл гэр тэгж л одоо өөр хэлж мэдэхгүй гараад ирдэг юм. Тийм бай тий. Тэг залуу насных нь үцгэлэн зовлон болоо чадаагүй гэд тэр мөртэй. Тэгээд нулимс инээд хоёрыг нь амьдрал шавхаж дийлээгүй тий. Им гайхамшигтай мөртүүд. Та одоо ээж гэд шүлгийн бүхэл бүтэн төвөр гаргасан байна. Яг одоо манай үзэгчдэд бас нэг гоё ээжийн тухай шүлэг уншиж өгөөч гэвэл яг ямар шүлгээ сонгож унших уу? Олгүй яах вэ? Энэ 19 онд гаргасан ээж гээ шүлгийн дөр дан ээжийн тухай шүлгийг нь 200 шүлэг бичсэн. Одоо 200 удаа л янз бүрээр бодсон гэсэн үг л байх л да тийм ээ. Тэгээд ерөөс ингээл эргүүлээл уншиж байгаа богино шүлэг. Эргүүлээл уншия. За ээж минь эмээ болсон гэдэг. За богинохон хэлбэг аваад ингээд ороод ирлээ. Ээж минь эмээ болсон, эрх эргүүлдэг таринч болсон, эртний домгийн үлгэрч болсон, эрдмийн судартай настан болсон, бурхан залбирдаг буурай болсон, буян төгөөдөг тахилч болсон, бундан алхтай залбирагч болсон, бусдаас зөнтөө сүслэгч болсон. Ээж минь эмээ болсон, эргэн тойрон ачтай болсон, ирээн авдрын ярав болсон, ингэрэн тоостой асрагч болсон, үрсэн хүлээдэг толгод болсон, үсэн буурал санаасрал болсон, ядуухан зүстэй үйлчин болсон, ядамхан алхаатай аргалч болсон. Ээж минь эмээ болгосон, ээжийг би эмээ болгосон гэх. За баярлалаа. Гайхалтай гоё шүлгүүд. Тэгээд 200 шүлэгтэй ийм яруу найргийн төвөр гэдэг маань бас ээжтэй өргөж байгаа л бас нэг өргөл юм да тий. Одоо хүмүүс тэгэл ээжийнхээ ачийг хариулна, яаж хариулна да нэг шүүдрийн тусал цуглуулаач хариулбал бараг тэр дүүцтэй гэдэг л би бол тэгж боддог байхгүй юу. Юусе ээжигээ ачийг хариулна гэдэг зөвл яв. Тийм ээ. Тэр мундаг заавал мундаг байх алгүй шүү дээ. Зүү явхад л ээжигээ ачийг хариулчих. Тийм ээ. Бодвол хийхгүй
Тэгэл амьдралын төлөө зүтгэл. Дүүс одоо дүүсдэлтэй явхад л тэгээд болчихно. Ер нь ээж хүмүүсийн хүсэл ер нь тийм л юм шиг байгаа. Одоо тэгээ минь бас ээжигээ ачаагаар бол их амархан гэж хүлээгээд гэж. Их амар хүмүүс хэцүү юм шиг бодоод байдаг. Их амархан ерөөсөл зүг явхад л тэгэл ачин хариуч. Ийм л амархан шүдийг бас шүлэг байдаг та тий. Дөнгөж сая ээж минь гэдэг уран бүтээл ихшгэлсэн тийм ээ. Чагнаад орж яруу наригч маншуулдаг Монгол Улсын ардын жүжигчний их тайвны аялал юм гайхамшигтай дуу байна. Энэ дууг бас дуу төрсөн түүхийн тухай 2 уран бүтээл чинь дууны 2 жигүүрэн цугларсан байгаа. Учраас те энэ дуу төрсөн түүхийн тухай ярилцъя гэж бодож байна. Тэгээ дуучнаасаа энэ дууг яг дуулах тэр мөчийн сэтгэлдэлтэй. Дуучин хүн чинь бас ингээд уран бүтээлтэй ороод сэтгэлээсээ нэг ингээд орхоор нэг гоё байдаг штэ те. Тэр мэдрэмжийн тухай бас яриулъя. Өнгөрсөн жил 2024 онд яг ардын жишээ одоо инхтай байх дуудаад нэг юм гоё дуу байна чи хартаа гэд харуулсан. Тэгээ ингээд шүлгээр байсан чинь надад их гоё бүр ингээд их гүн утга агуулгатай ээжийг яг тэгж илэрхийлсэн яг тийм шүлэг би бол өмнө нь уншиж байгаагүй яг тийм дуу бол бас мэддэггүй юм билээ. Ер нь бол тийм настан буурал ээж минь тий одоо өгсөн ингээд ихрэлсэн ээж минь гэдэг ч юм уу тийм л үхтэй өрчлөн тийм байдаг. Тэгээ энэ яг шүлгийг нь уншаад үзсэн чинь надад бол үнэхээр юм гүн утга агуулгатай ямар гоё хэлээвэ тий амьд ертөнцийн сүм минь амьдралд урьсан бүсгүй минь гэд тэгэл шүлгийг хараад амар гоё дурлсан. Тэгээд мэдээж аялгаагийн сонсоод бол за энэ бол үнэхээр гоё дуу байна. Дуулъя. Маш их дурлж дуулсан дуу маань. Аялгауны хувьд ч гэсэн их гоё аялгуулаг тийм мэрэгжлийн төвшөнд бас юм сайхан дуу штэ тий. Энэ дууг яг дуулаад студид бичүүлээд юм уу эсвэл тайзан дээр дуулаад ингэж байж хахад бас ямар мэдрэмж танд төрдөг вэ? Анх дуулаад яг ингэж үзэхэд бол их л гоё ээжийг ингээд санаад тэгэл ээж минь одоо ингээд амьд одоо ингээд сайхан хийсэн мэн ингээд сууж байгаа ч гэсэн ингээд санаад их уйлмарч юм шиг санагдсан надад. Тэгээ одоо ингээд тайзан дээр дуулах болгондоо ер нь бол дандаа ээжигээ бодож ингээд зайлшгүй болдог да. Ханцын шүргэх хүртэл учрал тохиол ерөөл байдаг гэж ярьдаг штэ тий. Тэгэхээр энэ шүлэг ардын жүжигчин их тайван хөгжмийн зохиолчд маань очоод дуу болох яг тэр нэг тохиол яг яаж бүрдсэн болоо. Би энэ шүлгийг өөрийнхөө нүүр наманд тавьчихсан. 2 жилийн өмнө. Тэгсэн чинь ихтэй нэг 2 сарын дараа билүү дээ. Тэгээд уцтаа тэгээд биш энийг чи яасан гоё энийг битгий өөр хөндөгөөрэй би дуу хийх гэсэн баггүй. Тэгэл тгийгээл. Тэгэл энэ дуу чинь бас нэг 6 сараар явж байгаа л гасан дуу. Тэгээ бас л нөгөө ээжийн тухай энэ номон дээр ороог байхаас үлд нь бичсэн баг. Жагаал тэгэл нэг полцсон шүлэг байгаа. Тэгэл ээж нь тухай. Энэ дуу юу гаш гоё дуу хиймээр байна гээл аваад. Тэгэл дуу хийсэн мэлээ. Дуугаад болоод ээжигээ санаад уяраад гиснээс ээжтэйгээ хэр ойрхон ярьж амжиж байна. Ээжтэй хайртай гэдэг үгийг хэр олон хэлж амжиж байна. Ээжтэйгээ бас их ойрхон ярьж чаддгүй шүү. Би ер нь бас айгу чаддгүй муу ах юм аа гэж өөргөө бодоод идтгийн. Хаяа ээж өөрөө бас залгаа ярина тий. Тэгүн гот нөө би залгандаа гэж нөө бодсон явж гад нэг ажилласаа ингээд төөртэй ч юм уу тий. Тэгээ залгаж чаддгүй. Тэр болгон залгаж чаддгүй. Бас хайртай гэж өгнө хэлхийнсэн гэж боддог. Мэдээж уцаар ярих болгондоо ч юм уу яг хэлж чаддгүй ч гэсэн хаяа ингээд нэлээд удаа нэг 20 30 минут ярьдэн ш бүр нэг бөө халаад. Тэгээ тэр үедээ за хайртай шүү ээжээ бие сайн бодож гараа гэл. Айлхаар хэлхийнсэн гэж боддог ч гэсэн ер нь байнга бол хэлж чаддгүй. Тэг ямарсан энэ үчиг бас тайландуулаад хайртай шүү ээжээ маш их баярлаа гэж. За тэгэлгүй яах вэ? Яруу наригчийн маань хувьд ээжтэйгээ хэр олон ярьж амжиж байна, хэр олон очиж амжиж байна. Ер нь байнга очиж шүү. Тэгээд байнга очиж заавал гараад очино. Тэгээд хүн хилдэггүй ч нүдэн дээр нь бол хайртай гэж ер нь бас хилдэггүй байна шүү дээ. Өдөөс нь харж байгаа. Би одоо хэлгээрээ хэлэхгүй. Би бол бас болдгоо юм байли. Одоо болдгоо чи таашин тийм хүмүүс нь хилдэг юм уу тийм хилдэг байхаа хайртай гэж. Тэгээд дотроо л яадаг бас тавархан тийм ээ. Тэгээд би яг шүлгээрээ дамжуулж хилдэг тэрийг ойлгодог баяж таараа тийм мэдээж. Тэгээ бас энэ танаа энэ телевизээс зохио болж байгаа энэ ээжтэй захирал бичээрэй гэдэг юу уралдаан бол маш зөв уралдаан тийм ээ. Одоо хүмүүс бичгийн хэвээр яг хэлж чадахгүй ч гэсэн бичгийн хэвээр илэрхийлж бодно шүү дээ. Захирал бичих тийм ээ. Тэр чинь бол том илэрхийлж шүү дээ.
Тийм. Тэгэхээр нөгөө бичлэгийн төрөл чинь бас олон шүү дээ. Тэгэхээр захидал гэдэг маань энгийн сайхан үгээр хүүрнээд чин сэтгэлээ илэрхийлээд ингээд бичих бас нэг төрөл байдаг юм шиг байгаа. Яг таны хэлдгээр бас ээжтэй яг захидал бичнэ гэдэг нь яг хэлж чадахгүй ингээд тэгэлсэн үгээ бичээд ингээд за бодож боловсруулж аваад ингээд бичээд илэрхийлэх юм бол бас илүү их сайхан байдаг. Дараа нь ингээд бичсэн юм нь ингээд үлддэг учраас тэр бас их гоё дурсамж болж байгаа юм шиг байна. Бичиж байгаа нь дотроо бодно, бясалгах нь тийм ээ. Ээжийнхээ тухай сайхан зүйл хүснэ тэгжээж бичнэ шүү дээ. Давхар ингэж гоё гардаг. Тэгээ бичгийн хэлбэр бол эртнээс урлагийн бараг төрөл болоод хөгжсөн шүү дээ. Тэгээ тэр бичгийн хэлбэрийг л одоо бас ингэж эргэж тийм ээ сэргээж захидал бичээрэй гэдэг уралдаа энэ зарлаж байгаа нь их зүйтэй. Их сайхан юм баггүй юу. За та бас ээжтэй яг өдөөс нь харж байгаад би ээжтэй хайртай гэж хэлж чаддгүй гэлээ шүү дээ. Тэгэхээр яг одоо бас одоо цэнхэр дэлгэцээр ээжтэй бас хайртай гэдгээ хэлвэл ээж нь бас үдчихэж байгаа. Оо хэлгүй яах вэ? Одоо байхгүй ч. Өдий уртал өсгөж өдий дайны явуулж байгаа тийм ээ. Явж байгаа минь ээж минь ач шүү. Ээж хоёрын минь ач. Та бүхэн одоо тэнгэрийн орноо байгаа. Гэхдээ ээжтэй хэд баярлж явдаг шүү ээж минь хайртай шүү гэж хэлээ да. Урт наслаарай. Урт наслаараа удаан жаргаарай. Биднийхэн дэргэд бас урттай амьдраарай гэж хэлмээр байна. За өнөөдрийн өглөөний зочноор эртлэн босож бас үзэгч түмэнд маань уран бүтээлийнхээ дээжүүдийг хүргэсэн та хоёртоо баярлалаа. За зочны ярилцлагын цагт маань хүрэлцэн ирсэнд бас баярлалаа. За өглөө хөтөлбөр маань үргэлжилж байна. Үзэгч та бүхэн хөдөө орон нутгаас, Хилийн чандаас, нийслэл Улаанбаатар хотоос хаа байгаа газраасаа яг одоо үзгээ аваад ээжтэй чин сэтгэлийн үгээ илэрхийлсэн захидлаа бичээрэй. Тэгээд Монголын үндэсний олон нийтийн телевизийн 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа ээжтэй захидал бичээрэй хэмээх сайхан уралдаанд маань захидлаа хаяглаад ирүүлээрэй. Шилдэг захидлал за мөн 1 2 дугаар байр за тусгай 8 байрыг шалгаруулж 3 дугаар сарын 5-ны өдөр тусгаар тогтнолын ордонд 14 цагаас бас тоглолтыг үзэгч түмэндээ хүргэх юм байгаамаа. Тийм учраас үзэгч та бүхэндээ ээжтэй захидал бичээрэй хэмээх уралдаанд маань яг одоо үзгээ аваад захидлаа бичээд Монголын үндэсний олон нийтийн телевиз ээжтэй захидал бичээрэй уралдаанд гэж хаяглаад ирүүлээрэй гэж уриалж байна. За тэгээд өглөө хөтөлбөр маань үргэлжилж байна. Садан сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байгаа өглөө хөтөлбөрийн маань 24 жилийн тогтмол эфирээ цацсны 24 жилийн ойд зориулсан дугаар маань үргэлжлээд үзэгч та бүхэнд хүрж байгаа. Монголын үндэсний олон нийтийн телевизээс ээжтэй захидал бичээрэй уламжлалт уралдааныг зарлалаа. Нарт хорвоогийн хүмүүн дээд сайхан ижидээ сэтгэлийн нандин үгээ захидал болгон бичээрэй. Хилийн чанад болон орон нутгийн үзэгч та бүхэн захидлаа Монголын үндэсний олон нийтийн телевизийн төв байр ээжтэй захидал бичээрэй уралдаанд гэж хаяглан шуудангаар илгээгээрэй. Тэргүүн байр 3 сая төгрөг, дэд байр 2 сая төгрөг, тусгай байрын 8 захидлыг шалгаруулж, тус бүр 300 мянган төгрөгөөр урамшуулна. Нэвтрүүлгийн хамтрагч Монгол шуудан. Ээжтэй захидал бичээрэй уралдааны хүндэтгэлийн тоглолт 3 дугаар сарын 5-ны өдөр 14 цагаас тусгаар тогтнолын ордонд болно. Эрхэм үзэгч таныг урьж байна.